Хүний мөн чанарын хоёр тал өнөөдөр Парис хот бүх худалт нарын баярыг тэмдэглэж хөгжилтэй сайхан өдөр болж байна. Тэднийг чухам яагаад хутагт гэж нэрлсэний талаар та нар юу гэж бодож байна? Энэ үг бол маш бодит утгатай юм. Хутагт гэдэг нь өөрийгөө хүнд байдаг альва бодотогдно. Төгс бус байдлаас ангижруулж ариун журмаар амьдарч буй хүнийг хэлнэ. Альва хүн хоёр мөн чанартай. Оюун санааны буюу дээд мөн чанар ба материалыг буюу доод мөн чанар. Нэг мөн чанараараа хүн бурханд ойртож нөгөөгөөрөө ил газар дэлхийн жирийн амьдралаар амьдрна. Энэ хоёр мөн чанарын шинж тэмдэг нь альч хүнд заяагдан байдаг. Хүн материалыг шин чанараараа худлах уурмаг залмиг шударгаш явдлыг илэрхийлэх ба тэдгээр нь бүгд хүний доод шин чанар болгоо. Хүний тэнгэрлэг мөн чанар бол хайр ивэл энэрэнгүй ёс үнэн шударга зам бөгөөд хүний дээд шин чанарын илрэл бөлгөө. Хүний альва зөв зуршил буян шин чанар түүний оюун санааны дээд мөн чанарт хамаардаг бол альва муу зуршил төгс төгөлдөр бос нүгэлтэй бүхэн түүний доод буюу материалын мөн чанартай холбоотой. Тэнгэрлэг чанар нь материалын шинжийг давмгайлж чадсан хүнийг хутагт хэмээн бид үзнэ. Хүн бол сайн ба муу үеийн аль алийг нь хийх чадвартай. Муу үйл хийх хүслийг нь сайн үйл хийх чадвараар дийлж давмгайлбал тэр хүнийг жинхэнэ ёсоор гэгэн буюу хутагт хэмээн нэрлэж болно. Харин нүгэлт хүсэлтэд дийлэн бурхны номыг огоорсон хүн аратан амьтан луг адламай. Гэгэн хутагт хүн бол нүглээ даван туулж материйн ертөнцөөс өөрийгөө чөлөөлсөн байдаг. Тэд материйн ертөнцид амьдрах боловч тэдний бодол санаа ямагт оюун санааны ертөнцөөд оршино. Тэд ариун амьдралаар амьдарч үйл ажиллагаа бүр нь хайр вэ шударгаас бурхандаг чанарыг илэрхийлэх боловч илэрхийлэл болж байдаг. Тэд тэнгэрийн гэрлээр гэрэлтэж харанхуй ертөнцийг гийгүүлэгч гэрэл туяа цацарсан дэнлүү нар мэт юм. Бурхны хутагтууд ийм л байдаг. Есүс Христийн шавь нар мэт Бурхны хутагтууд ийм л байдаг. Есүс Христийн шавь ном айлдагч нар бусдын адил жирийн хүмүүс байсан бөгөөд хүмүүсээс өөрсгөө ертөнцийн юмсад татагдаж амин хуу ашгийг л боддог байжээ. Тэд шударгасны талаар тун бага төсөөлтөй байсан ба тэдний дундаас тэнгэрлэгт төгс чанарыг олохын аргагүй байв. Харин Христийг сүжиглэн дагаж түүнд итгэснээр мэддгүй байснаа мэддэг болж харгас ширүүнээс шударгасыг эрхэмлэгч болж худлах хуурмгаас үннийг эрхэмлэгч болж эрэлхийлэгч болж харанхуйгаас гэрэл гэгээ төвөгч болжээ. Урд нь тэд энэ газар дэлхийн хүмүүс байсан бол оюун санааны ба тэнгэрлэг шинжийг олжээ. Урд нь харанхуй үрс байсан бол Бурхны шавь хутагт болжээ. Тэдний жишээг дагаж газар дэлхийн бүх зүйлээ орхиж оюун санааны орон нэвтрхийг хичээцгээ. Бурханлаг чанараа улам батчиж дэлхийн ертөнцид орших сахиулсан тэнгэр мэд ариун болж ойлгож ухаарах зүрх сэтгэл Бурхны орны нууцыг нээх гэрэл цамхаг луга болохын төлөө Бурханд мөргөгтөв. Бурхан зүнж мэрэгдээ энэ ертөнцид илгээхдээ хүмүүсийг хүмүүжүүлэн гээрүүлэх. Тэдэнд ариун сүнсний хүч чадлын нууцыг таниулж, ариун сүнсний гэрэл гэгээг тусгаж, мөн үүндээ бусдыг дагуулхад нь тэдэнд хүч тэнхээ хайрлах зорилгоор илгээсэн билээ. Библи, Коран ба бусад тэнгэрлэг ариун судруудыг Бурханлаг нандин чанар хайр ивэл шударга ёс их хамгаалангийн замыг хүмүүс заагч болгон Бурханаас өгөн сойрхсон болоо. Тийм учраас би та нар зөвлөх зүйл гэвэл эдгээр адис судруудын сургаалыг дагахын тулд хичээн зүтгэж та нарын өмнө байгаа үлгэр дуурайлыг даган өөртөө дээдэсний хутагт гэгэн нар болохын төлөө амьдрахтун. Материалын ба оюун санааны хөгжил дэвшил 11 сарын 2 Абдул ухаан айлцсан гинөө. Өнөөдөр цаг агаар юутай сайхан тэнгэр цэлмэг. Нарны туяа цацарч хүний сэтгэл тэнүүн байна. Ийм сайхан цаг агаар хүний золбоог сэргээж шин амьдрал хайрлана. Өвчтөе хүнж өвчнөө мартаж эдгэрэх итгэл найдвар төрнө. Хүний гагцхүү бие махбод нь л материалын аж ахуйн тусыг хүртэж чадна. Чадах тул байгалийн ил хайр шиг хүний бие махбодод хамааралтай юм аа. Хүн худалдаа, урлаг эсвэл өөр аль нэгэн мэрэгжилдээ амжилт олсноор өөрийн бие махбодын тав тухтай хангалуун байдлыг хангах боломжтой болдог.
Өнөө үед хүн орчин үеийн аль тухтай, аль тансаг боломжтой болдог. Өнөө үед хүн орчин үеийн аль тухтай, аль тансаг бүхнээр өөрийгөө хүрээлүүлж материалын талаа ер мартахгүй байгааг бид өргөн тойрондоо өдрөөр ажиглаж байна. Гэвч бие махбод болон материалын шаардлага хэрэгцээндээ хэтэрхий их сэтгэл санаа тавьбал оюун санаагаа мартдаг гэдгийг анхаарах тун. Учир нь материалын ашиг хүний оюун санааг тэлж хөгжүүлдэггүй. Энэ дэлхийн материалын баялаг нь биеийн жаргал боловч хүний оюун санааг огтхонч мандуулдаггүй юм. Материалын баялаг бүхнийг эзэмшиж, орчин үеийн соёл иргэншлийн ашиг тус бүрийг хүртэж чадсан хүн хамгийн чухал. Ариун сүнсний хишгийг хүртэж чадаагүй байж болох юм. Материалын хөгжил дэвшлиг олох нь маргаангүй сайшаалтай хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрөхийн хамт үүнээс илүү чухал болох оюун санааны хөгжил дэвшлээ орхигдуулгүй. Бидний гийж буй тэнгэрлэг гэрэл гэгээн нүдэ нээцгээе. Оюун санааны ба материалын хөгжил дэвшлийн аль алинд нь хүрснээр бид жинхэнэ хөгжил дэвшлиг олж төгс боловсронгүй болж чадна. Үүндээ энэхүү оюун санааны амьдралын гэрэл гэгээг авчрахын тулд агуу багш нар ертөнцид заларсан билээ. Тэдний ертөнцид мэндэлсний зорилго нь үнний нар илэрч цацран хүмүүсийн зүрх сэтгэл гэрэлтэж түүний эрч хүчээр хүмүүс мөнхийн гэрэлд хүрэх явдал байсан билээ. Христэд зөвхөрлцөн эрэхтэй ариун сүнсний гэрэл гэгээр орчин тойрноо гэрэлтүүлж түүнээс хүртсэн шавнар нь гээгээрч ариун гэгийн худагтнар болсон юм. Мөн л гэрлийг түгээхийн тулд Бахавла төрж ертөнцид морилон ирсэн юм. Бахавла мөнхийн үннийг хүн төрлөختөнд сургаж тэнгэрлэг гэрлийн туяг бүх газар нутаг цадсан билээ. Гэвч энэ гэрлийг үл тоомсорлсон хിവэр байна. Хүн өдийг хүртлэх харанхуйн замаар явж эв нэгдлийг огоорч хэрүүл маргаан дайн дажин хийсээр байлаа. Хүн материалыг амжилт ололтоо дайн дажин хийх хүн хүнээ алж хятад ашигласаар байлаа. Ингийн оронд харин оюун санааны оргилд хүрэхийн тулд өөрийгөө дайчлаа. Учир нь энэ нь Бурханаас хайрлсан жинхэнэ хөгжил дэвшлийн үнэн зам бөгөөд цорын ганц бурханлаг үйл амаа. Та нар ариун сүнсний буян шигээс хувь хүртэж жинхэнэ ёсоор гэгэрлийг олж Бурхны орон өд улам хөгжин дэвшээсэй хэмээн би залбирна. Чингээс зүрх сэтгэл тань баярт мэдээгээр мэдээг хүлээн авахд бэлэн болж мэл мэдэн нээгдэж Бурхны алдрыг олж хармаа. Сонорт нь сэргэж Бурхны орны дуудлагыг сонсож хилтэн уран цэцэн болж тэнгэрлэг хүч боох Бурхны хайрт хүмүүсийг урайлан дагуулах болмаа. Материйн хувьсэл ба сүнсний хөгжил 11-р сарын 3 Парис хот маш хүйтэн болж буцах цаг мөн ойртсон боловч та нарын хайрын бүлээн элчин сэтгэл хорогдсоор байна. Би махбод маань даавч хөрсөн ч Бурхны хайрын дүлийн ачаар оюун санаа минь бүлээцдэг тул Бурхны авралаар та нартай хэсэг хугацаанд цуг байна гэдэгт найднам. Хүний оюун санаа нь Бурхны хайраар халуун дулаан байдаг гэдгийг ойлгох юм бол бид нөгөө ертөнцид дэх амьдралын тухай багч гисэн төсөөлттэй болно. Ивэл Бурхан үүгээр бидэнд бие махбод сэтгэл зүрх ба оюун санааны хооронд ялгаа байдаг гэдгийг нотолж байна. Халуун хүйтэн зовлон зүдгүүр зэрэг нь зөвхөн бие махбодод нөлөөлөвч сэтгэл санааг хөндөж чадахгүй гэдэг нь ойлгомжтой байна. Туйлын ядуу өвчин зовлонтой хувц хунармуутай эд баялагч гэх юм уу? Юу ч байхгүй ч гэсэн оюун санааны хувьд хүч чадалтай хүнтэй бид олонтоо тааралдаж билээ. Бие махбод нь хэдийгээр зов шаналлаач тэрээр оюун санаагаар эргэж чөлөөтэй сэтгэл хангалуун байдаг. Мөн хичнээн баян чинэлэг бөгөөд эрүүл чирэг боловч сэтгэл санаагаар ядуурч мөхөх төгсөн хүмүүстэй бид олонтоо таарлцсан билээ. Тиймээс хүний оюун санаа нь түүний бие махбодоос огт өөр зүйл гэдэг нь сарвал ухаантанд ил юм. Хүний оюун санаа болбоос өөрчлөгдөхгүй бөгөөд мөхөшгүй юм. Хүний сэтгэл санааны өсөлт хөгжилт баяр баясгал зовлон чанал нь бие махбодоос ангид билээ. Найз нөхдөсөө баяр баясгалан юм уу зовлон зүдгүүр амсаж байгаа хайр сэтгэлийн үнэн худлыг мэдэрч байгаа маань бидний сэтгэл санаа нөлөөлдөг. Бидний ойр дотны хүмүүс алс хол байвал зүрх сэтгэл маань гуниж утрах бөгөөд уг сэтгэлийн гутрал гуниг бие махбодод маань нөлөөлж болдог.
Тиймээс оюун санаагаа буйнд ариун чанараар тэжээвэл бие махбод маань жаргал цэнгэлийг эдлэнэ. Харин зүрх сэтгэл маань нүгэлт санаанд автвал бие махбод маань шаналн дарчилна. Бид үнэн чөдрөг, тууштай зан, хайр сэтгэлтэй учраас жарган баясдаг бол худал хуурмаг, ураг сэтгэлтэй учраас гунж гутардаг жамтай. Энэ бүхэн бие махбодын өвчин зовлон бус харин зүрх сэтгэл хамааралтай зүйлс юм. Ийм учраас хүний санаа сэтгэл нь бие махбодын адил өөр мэт онцлогтой байдгийг хэн бүхэнд ойлгомжтой. Хэрвээ бие махбодод өөрчлөлт орвол энэ нь оюун санаанд нөлөөлөх албагүй. Нарны туяа тусч буй шилэн аягыг хагалбал аяг хэдий хагаравч нар урдын адил туссаар байх болно шүү дээ. Дорыг нэвдэвч шувуу гэмтэхгүй дэндүү хагаравч галын дөр дүрлзээд байж чадна. Хүний оюун санаа үүний адил үхэл ирснээр бие махбод устдаг боловч үхэл нь хүний оюун санааг дийлэх чадалгүй юм аа. Оюун санаа нь мөнхөд орших бөгөөд төгсгөл гэж байхгүй лээ. Үхлийн дараах сүнсний амьдралын тухайд гэвэл сүнс нь бие махбодоос салан хойд ертөнцид халин утгатай энэхүү биет ертөнцид оршин байх хугацаанд хөгжүүлсэн ариун нандин чанараа хадгалан Бурхны ивэлийн оломгүй далайд бун оршдог. Хүний сүнс бие махбодон орхин Тэнгэрийн ертөнцид очсон тэр мөчөөс эхлэн түүний хөгжлөн зөвхөн оюун санааны чанартай болдог ба энэ хөгжил нь Бурханд ойртох явдал юм. Биет ертөнцид хөгжил хувьслан төгс боловсронгуй нэг төвшнөөс нөгөө төвшин шилжин явагддаг үлээ. Эрдэс чулуулах нь өөрийн аймгаас төвшнөөс ургамлын ертөнцийн төгс боловсронгуй төвшөнд шилжиж ургамлын аймгаас амьтдын аймаг, амьтдын аймгаас хүн төрлөختний төвшин төгс төгөлдөр чанар шилжин дэвшдэг байна. Энэ ертөнц бүхэлдээ эсрэг тесрэгийн зөрчилдөөнд оршдог мэт санагддаг. Эрдэс чулуулгийн ургамлын болон амьтдын ертөнцүүдэд амьдрал өөрийн зөх төвшөндөө явагддаг бөгөөд хөрс шороо нь хүний амьдралтай харьцуулбал ямар ч амгүй мэт боловч мөн л өөрийн гэсэн амьдралтай байдаг юм. Энэ ертөнцийн юм сүзэглүүд үхэн сэгдэг жамтай боловч оюун санааны ертөнцид огт өөр үүнтэй адил бус байдаг. Хүний сүнс нь нэгэн төвшнөөс нөгөө төвшин шилждэг хуйлгүй. Харин хөгжих тусмаа Бурхны ивэл хишгээр Бурханд илүү ойртдог. Бид бүгд Бурхны орн түүнд ойр байхын төлөө үнэн сэтгэлээсээ би мөргөн залбирч байна. Парис дахь оюун санааны уулзалт 11 сарын 4 Европ даяар төрөл бүрийн цуглаан уулзалт явагдаж янз бүрийн зөвлөл нийгэмлэг холбоод байгуулагдаж байгаа тухай хаа сайгүй л дуулдаж байна. Тэдгээр нь худалдаа 8 шинжлэх ухаан улс төргээл гол төлөв материалын ертөнцийн хөгжил гэгээлийг хөгжүүлэх зорилготой байна. Гэвч тэдгээр байгуулга цуглаан уулзалтыг оюун санааны амьсгал үлээхэн тун ховор. Тэдгээр цуглаанууд тэнгэрлэг дуу хоолойг үл анзааран Бурхны үлийг үл тоомсорлох нь олон. Гэвч Парис дахь бидний энэ уулзалт үнэнхүү оюун санааны уулзалт болж байна. Тэнгэрлэг салхи та нарын дунд сэвэлзэж бүх хүний зүрх сэтгэл Бурхны орны гэрэл гэгээ гэрэлтэж байна. Бурхны тэнгэрлэг хайр бол та нарын хүч өгөөд өлсөд цангасан зүрх сэтгэлээрээ та нар агуу жаргал багтлыг баярт мэдээг хүлээн авч байна. Та нар бүгдээрээ хамтаж Есүсийг эрхэмлэн зүрх сэтгэлээрээ нэгдэн тэнгэрлэг хайраар бэлхэн дэлхийн ертөнцийн эвнэгдийг тогтоох гэсэн чин зүрхний хүсэл эрмэлзлээр хуран зөгдөрчээ. Үнэхээр энэ цуглаан бол оюун санааны цуглаан бүлгөө яг л анхлын үнэрт үзэгсэн цэцэрлэг луга тэнгэрлэг нарын хүү цуглаанд өөрийн алтан цацраг туяагаан тусгаж халуун дулаан элчин хүн бүрийн зүрх сэтгэл нэвтрэн баясаж байна. Бүхий л мэдлэгийг эзэмшиж Христийн хайр та нарын дунд оршиж байгаа бөгөөд ариун сүнс та нарт туслаж байна. Өдрөөс өдөрт энэ уулзалт өсөж хүч аван аажмаар энэ цуглааны өөр амьсгал үзэл санаа дэлхийн ертөнцийн бүхэлд нь байлдан дагуулах болно. 2 төрлийн гэрэл 11 сарын 5. Өнөөдөр цаг агаар юутай бүрхэг юутай уйтгартай. Дорндод нар баян гэж тэнгэр үлгэж бараггүй шөнийн цагаар од мичид тодоостод гялцдаг. Гэрэлгийгээ өргөлж дорн зүгт мандаж илч туяага өрнөд рүү илгээдэг үлээ. Гэрэл 2 төрлөх байдаг.
Нүдэнд үзэгдэх нарны гэрлийн тусламжтай бид ертөнцийн гоо сайхныг мэдэрдэг бөгөөд энэ гэрлгүүгээр бид юугч олж харахгүй. Энэ хүү гэрлийн гол үүрэг нь юмс үзэгдлийн хүний нүдэнд үзэгдэж харагдуулахад орших боловч юмс үзэгдлийн мөн чанар гоо үзэмжийг ойлгон мэдрэх хүчийг өгч чадахгүй юм. Учир нь энэ гэрэлд оюун ухаан ухамсар гэж байхгүй. Харин оюун ухааны гэрэл бол бидэнд мэдлэг, ойлгох чадвар өгөх бөгөөд түүнгүйгээр хүний нүд байгаад ч яах юм бэлээ. Оюун ухааны гэрэл бол тэнгэрлэг гэрлээс төрсөн учраас хамгийн дээд түвшний гэрэл амай. Оюун ухааны гэрлийн тусламжтай бид оршин буй юмс үзэгдлийг ойлгож хэрэгжүүлэх чадвартай болдог. Гэвч гагцхүү тэнгэрлэг гэрэл бидэнд үл үзэгдэх зүйлсийг таньж мэдэх, одоогоос мянган жилийн дараа ертөнцид үзэгдэх үннийг харах чадварыг олгодог. Зөнч мэрэгд 2000 жилийн өмнөөс ертөнцид болох зүйлсийг зөвнөн айлцсан чухамхүү тэнгэрлэг гэрлийн ач бөгөөд тэдний агуу зөн одоо биелж байгааг бид бүхэн нүдээр үзэж байгаа билээ. Энэ гэрэл нь хамгийн агуу гэрэл тул түүнийг олж авахын тулд чармаах хэрэгтэй. Чухам тэнгэрлэг гэрлийн тусламжтай зөнч мэрэгэн юмсаа тэнгэрлэг дүрийг толдон ойлгож түүнтэй галт бутнаас ярьсан тэнгэрийн дуу хоолойг сонссон юм. Мухаммед хэлэхдээ Аллах бол диваажин багадар дэлхийн гэрэл гэгээ гэж энэхүү гэрлийн тухай альдаж байсан билээ. Зүрх сэтгэлийнхээ гүнээс тэнгэрлэг гэрлийг эрэлхийлэгтэн Чингис бодит байдлыг чи ухан ойлгож Бурхны нууцыг тайлан нээс нуугдмал байсан зүйлс чиний нүдний өмнө тодорхой болно. Энэ гэрлийг толтой адилтгаж болох өгөө тол өөрийн өмнө байгаа бүхнийг тусгаж авдгийн адил энэ гэрэл нь бидний оюун санаанд Бурхны оронд орших бүхнийг үзүүлж юмс үзэгдлийг бодит чанарыг ил тод болгодог. Уг тод гэрлийн тусламжтай ариун сургаалын оюун санааны хувь тайлан ойлгож Бурхны ертөнцийн нуугдмал зүйлс илрэн тунхаглагдаж бид хүний тэнгэрлэг зорилгыг ойлгон тунгах чадaltaй болсон юм. Бурхан өөрийн ивэлэр та бүхний зүрх сэтгэлийг энэхүү ялгуулсан гэрлээр гэрэлтүүлж та нар гэрэл туяа цацарсан од мичид мэтээр дэлхийн ертөнцийг харанхуй гэрэлтүүлэх болтугай хэмээн би залбирна. Өрөндийн оюун санааны тэмүүлэл. Абдул Хаинхүү альджээ. Та бүгдийг мэдчлээ. Та нартай уулзан уулзахаар дорны нутгаас би ирсэн билээ. Өрөндийнхэн оюун санааны гэрэл гэгээгүй гэж дорндод ярьдаг. Гэвч би тийм гэж бодохгүй байна. Бурхны авралаар өрөндийн ард түмэн оюун санааны тэмүүлэлтэй өгөөд зарим тохиолдолд тэдний тэмүүлэл дорны ах トゥ нарынхаас илүү хурц гэдгийг мэдэрч байна. Дорндод үүссэн оюун санааны сургаал өрөндөд тууштай дэлгэрсэнсэн бол өнөөдөр дэлхийн нийтээрээ илүү гэгэрсэн байх байжээ. Эртээр үеэс бүх агуу шашны багш нар дорндод төрсэн боловч одоо ч гэсэн тэнд оюун санааны баялагаар хумс хүмүүс олон байна. Тийм хүмүүс оюун санааны хувь чулуу шиг хөшүүн байдаг. Учир нь тэд хүнийг адгуусан амьтанд дээд хэлбэр гэж үздэг. Бурхныг үл тоомсралдаг юм. Гэтэл хүний хүсэл эрмэлзэл үүнээс дээгүр байх ёстой. Хүн өөрийгөө даван сэтгэж ямагт дээш тэмүүлж Бурхны ивэлэр Тэнгэрийн оронд өгч хүрэх ёстой. Ухаан бодлоо зөвхөн материалын хөгжил төвлөрүүлсэн хүмүүс байсаар л байна. Эдгээр хүмүүс өөрийн оюун санааг Бурхантай холбон Тэнгэрлэгийн холбооны талаар бясалгахын оронд өөрийн адгуусан төрлийг сармагчинтай адилтхан илүүд үзэж байна. Хүн бол гагцхүү бие махбодоор амьтантай төстэй болохоос биш оюун ухаанаараа тэсөөр тул ингэж адилтгах нь үнэхээр жигтэй юм. Хүн бол ямагт хөгжин дэвшиж байдаг амой. Түүний мэдлэгийн хүрээ ямагт өргөжж оюун ухаан үйл ажиллагаа нь маш олон сувгаар өрнөдөг. Шинжлэх ухааны салбарт хүн хичнээн хийж бүтээсэн тоо томшгүй олон нээлт гаргаж байгалийн хуульд нэвтэрснийг харцгаа. Урлагийн салбарч мөн ялгаагүй хүн явьяас бэлгийн салбар цаг хугацаатай уралдан хөгжиж байна. Өнгөрсөн 1500 жилд оюуны болон материалын салбарт хүний хийж бүтээснийг авч үзвэл нэн ялангуяа сүүлийн 100 жилд урд өмнөхөөс агуу их нээлт бүтээл гарсныг харж болно. Учир нь хүний хийж бүтээж буй хурдац 100-аас 100-д өсөн нэмэгдсээр байна. Оюун ухааны хүчил Бурханаас хүн заяасан агуу их хайр шиг амай. Хүнийг адгуусан амьтнаас дээд түвшинд хүрэгдэг хүч нь энэхүү оюун ухааны хүч юм. Хүний оюун ухаан нэг зуунаас нөгөө шилжихтэй улам хурц сууж байхад амьтны оюун ухаан нэг л түвшиндээ байдаг.
Хүний оюун ухаан 1000 жилийн өмнөхтэй харьцуулшгүй нэмэгджээ. Хүн адгуусан амьтнаас ямар их ялгаатай. Үүнээс илүү яаж нотох вэ? Энэ бол тодорхой шүү дээ. Оюун санааны төгс байдал, төгс чанар нь хүн төрхөөс заягдсан эрх өгөөд хамаг амьтнаас гагцгүй хүнд заяасан эрх юм. Үнэн хэрэгтэй хүн болбос оюун санааны бүтээл тул оюун санаагаар баян байсан цагтын үнэнхүү аз жаргалтай байдаг. Бүх хүмүүс оюун санааны энэ хүсэл тэмүүл мэдрэмж заяасан байдаг өгөөд өрөндийн хүмүүс маш агуу оюун санааны тэмүүлэлтэй гэдэгт би бат итгэлтэй байдаг юм. Дорндын од гэрэл цацраг туяагаа өрөндийн ертөнцид тусгаж, өрөндийн хүмүүс дорндын ах トゥ нартаа туслахын тулд хүч төгс, чин ирмэлзэл, эр зэрэг бүхий болохын төлөө би хичээнгүлэн залбирна. Парисын нэгэн студ тавьсан айлтгал 11 сарын 6. Энэ бол үнэхээр жинхэнэ бахан газар байна. Ийм байр юм уу цуглаан бүрэлдэн бий болох бүрийг тэр улс хотын хөгжилд агуу их тусдын болдог. Энэ нь альва эрдэм мэдлэг танин мэдх явдлыг хөхүүлэн дэмжиж бурханлаг зан үйлс хүмүүсийн нүнд хайр вэлийг бий болгодгоор алдаршдаг. Ийм цуглааны газрыг байгуулах нь хожим агуу хөгжил цэцгэлтэнд хөтлөн дагуулдаг. Тегеран байгуулагдсан анхны бахан цуглаан маш онцгойгоор адислагдсан билээ. Нэг хэн жилийн дотор уг цуглаан маш хурдан өсөж гишүүдийн тоо 9 дахин нэмэгдсэн юм. Өнөөдөр алс хол Перс даяар анд нөхөд баяр хөөр хайр ивэл эв нэглээ илэрхийлэн хуран цугладаг ийм цуглаан маш олон болжээ. Тэд бурхны үйл хэргийг түгээж харанхуй бүдүүлэх хүмүүсийн зүрх сэтгэлийг хооронд нь хайр сэтгэлээр холбож өгдөг юм. Тэд ядуу зүдүү хүмүүс өдрийн тал хайрлаж, өвдсөн зовсон хүмүүсийг энэрэн тэтгэж, сэтгэлийн зовлонд учирч, урам хугарсан хүмүүс тэд итгэл найдвар тайтгарлын элч нар болдог юм. Парист байгаа та нарын цуглаан үүний адил болж бүрчих агуу хөрөгөөж өгөх болтугай. Бурхны ханднараа, Бурхны үгэнд итгэж, итгэл найдвар төгөлдөр оршиж, өвчтөе зовлонтой тусалж, ядуу доройг халамжилж, дарлагдаж гадуурхаг төстийг хамгаалж, зүрх сэтгэлээсээ нийт хүмүүн төрлөختнийг хайрлаж явах хэмээсэн. Бахавлагын сургаал айдварыг дагаас энэ цуглааны газар хожим ирээдүйд гайхамшигт ариун ургацаа хураах болно. Өдрөөс өдөрт гишүүн бүрөөсөн хөгжиж, улам оюун санаагаар ариун болно. Гэхдээ та нар бат бэх үндэс суурийг тавь зориг тэмүүллийг тань гишүүн бүрс маш сайтар ойлгосон байв зохино. Та нарын зориг ямар байх вэ хэмээвээс? 1. Нийт хүмүүн төрлөختн сайн сайхныг хүсэн өрөөж нэгүүлсэнгүй хандах. 2. Хүмүүн төрлөختний тусын тулд үйлчлэх. 3. Үл мэдэх мөнхийн харанхуйд бүх хүмүүсийг гэгэрүүл зүг чиг зааж өгөх. 4. Хүн бүр цайхан сэтгэлээр хандаж хүн бүрийг хайрлах. 5. Бурхны өмнө хүлцэнгүй байж өдөр тутам бурханд ойртохын төлөө байнга мөрөглөж залбирах. 6. Үйлдэл бүрдээ шулуун шударга чин санааг өвөрлөж үнэн шударга чанар хайр ивэл итгэл бишрэл нэгүүлсэнгүй өгөөмөр зам болон зориг төвчээр чанарын бие тэлэрхийл болж Диважингийн салхи болох тэнгэрлэг сүнсэнд татагдан Бурханаас хол хөндий бүхнээс зайлсхийх хэрэгтэй. Ингэснээр дэлхийн ертөнцид даяараа баха хүний төгс төгөлдөр чанарыг мэдэх болно. Энэ цуглаануудаараа дээрх шинж төрхийг олохыг хичээцгээе. Тэгсэн цагт өнөхөө Бурхны шавь та нар баяр баясгалын дээдийг хамтдаа олон жаргамгүй. Нэг хүн дугай адил биеиндээ тусал төгс боловсронгуй нэгдмэл чанарыг олцгоо. Өдрөөс өдөр та нар оюун санаагаар улам их бурханлаг чанарыг олж Бурхны хайрыг улам өөртөө биеэр илэрхийлж зүрх сэтгэлийд нь бодол санаа ариусгаж нүүр царайд нь Бурхны зүг хандагдаг хэмээн би Бурхандаа залбирая. Та бүгд нэгнгүй эв нэглийн босхийг алхаж Бурхны оронд ороосоо билээ. Та нар бүгдээрээ Бурхны хайрын галаар дүрлзэн гэрэл туяа цэцруусан дэнлүү болоосоо. Бахавла Авдуулхай айлдсан гинүү. Өнөөдөр би та бүхэнд Бахавлагийн тухай ярихыг хүсэж байна. Баб өөрийн номлолоо зарлан тунхлахаас хойш 3 жилийн дараа шин сургаалыг дэмцэнд нь Бахавлаг буруутхан баривчилж гэндэнд хоржээ. Гэхдээ засгийн газрын зарим сайд нөлөө бүхий бусад хүмүүс хөөцсөний үр дүн түүнийг сулжээ.
Хожим түүнийг дахин баривчилсан бөгөөд лалын муулаанаар цаазаар авахаар ялжээ. Тухайн мужийн захирагч үмэн гарч болзошгүй гэж эмээн уг ялыг өөрчил зүрхсэнгүй. Ингээд тэр нэгэн өдөр бүх санваартан нар сүмийн өмнө байдаг цаазын талбай цугларав. Сүмийг тойрон бум түмэн хүн бужигнаж байлаа. Мужаан хөрөө алхтайгаа махчин хүн хутга заазууртайгаа чулуучин барилгачин хүмүүс нуруунда хүрзээ үрсээр бүгд муулагийн ятгалганд орж бахалаг цааслах үйл хэрэгт оролцох нь тэдний нэр төрийн хэрэг гэж бодож байжээ. Сүм дотор шашны том толгой эрдэмтэд ламнаар цуглаж бахалаа тэдний өмнө зогсож асуусан бүхэд маш их мэрэгэн хариулт өгч байлаа. Бахалаа үнэхээр баабын сургаалын Бахавла үнэхээр цэцэн үгээр тэдний эсэргүүцлийн няцааж байсан тул санваартнуудын тэргүүн хэлэг үггүй дэмий зогсож байлаа. Хоёр санваартан баабын сургаалын зарим хэдэн үгсийг ташуу ойлгож хоорондоо маргалцснаа Бахавлаг байсан зөв бурууг тайлбарлахыг түүнээс хүсчээ. Тэгвэл Бахавла цугларсан санваартнуудын өмнө баабын номонд буруу зүйл огтхон үгийг баталж түүний сургаалыг буруу гэж маргаж байгаа нь уг маргаж байгаа хүмүүсийн богино ухааныг нь харуулж байна гэж тэдний омог бардам зангдаржээ. Ялагдалд орсон тэд Бахавлагийн хөлнийхэн тавхаг саваагаар жанчинд тамалж улангассан чонлугаа уурсан түүнийг сүмийн хананд үхлийг нь нэхэн хүлээсэн олон хүний өмнө чирч аваач. Тэгсэн хэдий ч мөнөөх захирагч ялын гэрээнд гарын үсэг зурхаа азнаж байлаа. Сайн санаад хоригдлын амь насанд аюул учирсан тэрээр харамсан түүнийг авруулахар хитэн хүнийг илгээжээ. Тэд сүмийн ханд нүх гарган нэвтэрч Бахавлаг авран аюулгүй газар авч отсон боловч чөлөөссөнгүй. Захирагч өөрөөсөө хариуцлагыг зайлуулах замаар Бахавлаг Тигран илгээжээ. Тэнд түүнийг газар доор орших ямар ч гэрэл гэгээ нэвтрэхийн аргагүй харанхуй шоронд хорьсон байна. Түүнийг баабын сүсгтэн өөр 5 хүний хамтар хүзүүгээр нь хүнд гинж гихч гинжээр баглаж гав хүлээсийг нь бат бэг хүнд цоожоор түгдсэн байв. Бахавлагийн малгай хувцсыг олон хэсэг болтол нуурж тасцсан байлаа. Ийм аимшигт нөхцөл түүнийг 4 сар хорьжээ. Энэ хугацаанд найз нөхдөд нь түүнтэй уулзах ямар ч аргагүй байв. Шоронгийн нэг хоригдол түүнийг хорохор өгч хордуулсан боловч Бахавлаа өвдөж хандсан хэдий ч амь насанд нь аюул болсонгүй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа засгийн их баригчид Бахавлаг чөлөөлж гэр бүлийнх нь хамт Багдад руу цөлжээ. Бахавла тэнд 11 жил амьдрахдаа дайснуудын атаажтай мөрдлөх хавчлаганд байн гуртдаж байсан юм. Бахавла өөрт нь тохиолдсон бүх хил зовлон гачаалыг асар их төвчээр хат туучилтай давж гарсан бөлгөө. Өглөө сэрэгтээ тэрээр нар шингэтэл амьд байх хэсгээ өвл мэддэг байсан бөгөөд ийм нөхцөл түүн дээр өдөр бүр мууланаар ирж шашин номын талаар асуу шалгааж байв. Дараа нь Туркийн засгийн газар түүний Константинопол, улмаар Адернополь хотод 5 жил цөлжээ. Түүний дараа түүнийг Акагийн аслагдсан шоронд илгээж тэрээр тэнд байнгын хараа хяналтын дор цэргийн хуаранд амьдарч байлаа. Тэр шоронд байхдаа Бахавла хичнээн их зов шансны үгээр дүрсхийн аргагүй амаа. Гэсэн хэдий ч чухам энэ шоронгоос Бахавла тэр цагийн Европын хаад тэргүүнээр загтал илгээж нэг загтлаас бусдыг нь шуудангаар илгээсэн ажээ. Насридийн шахт илгээгт захиаг Персийн нэгэн баха Мирзабади Курсаны гэдэг хүнээр дамжуулж хөргүүлэх болов. Тэр сайн санаат хүн загтлыг шахад бичлэн дамжуулах арга сөвгчлж шах зуны ордондоо морилох замыг нь тосож удаан хугацаанд нэгэн газар хүлээдэг байжээ. Олон хоног өнгөрсний дараа харуулууд нь түүнийг ажиглаж ямар учраас тэнд байгааг асуух болжээ. Сүүлдээ шахч хүртэл зам дээр зогсож байгаа тэр хүний тухай сонсоод нэгэн өдөр өөр дээрээ авчрахыг зарс нартаа тушаажээ. Мирзабади Курсаны зарс нарт өнгүүлрөм. Шахын зарс нар та нар сонс. Эл загтлыг би шахын гарт хүрэх ёстой. Дараа нь тэрээр шахт хандан би танд Бахавлагаас загтал авчирлаа гэж хэлжээ. Түүнийг тэр даруй баривчилж Бахавлаг мөрдөн хавчхад ашиглаж болох янз бүрийн мэдээлэл хэлүүлэхээр зорилгоор шалган байцаалаа. Байдгийн ганц ч үг дуугарсангүй. Юу ч хэлсэнгүй тул түүнийг тамлан тарчилж эхэлсэн ч тэрээр дуугарсангүй. Ганц ч үг амнаас нь гаргаж чадсангүй. Тэд 3 хоногийн дараа түүнийг цаазалжээ. Тэдгээр харгас хүмүүс байдгийг тамлан байцааж байхад нь гэрэл зураг авсан юм. Шах Бахавлагаас загтал аваад
Тэр нь ямар учиртай болохыг тайлбарлахын мулаа нараас шаарджээ. Хэдэн өдрийн дараа лам нар тэр загтлыг шаахын улс төрийн дайсан бичсэн байна гэж тайлбарлажээ. Шаах ихэд уурлаж, би та нар загтлыг зөв тайлбарлаарай гэж шан харамж төлж байгаа босуу химээжээ. Насридийн шаахт бичсэн Бахаудаг илгээмжин гол утгыг товчоор хэлбэл ийм байв. Бурхны алдар тодрох цаг ирлээ. Иймээс миний бие Тегеранд очиж Санвартан дээдэс нарын асуух асуултанд хариулахыг хүсэж байгаа маань болгоон зөвшөөрөл олгоно. Эзэнт гүрнийхөө зуурдын элбэг тансаг амьдралаас өөрийгөө чөлөөл. Таны өмнө байсан бүх агуу хаад ноёдын хувь тавилан эрх цөлөн бодоож. Тэдний нэр алдар өнөө мөксөн босуу химээжээ. Загтлыг үнэхээр гайхамшигт уянгалаг хэлээр бичсэн байсан бөгөөд уг загтал Бахаула шаахын эзэнт гүрний сүрлийн талаар зөгнөн анхааруулжээ. Бахаула хаан тулсад мандаж өрн дорны ертөнцийг гэрэл түүлнэ гэж айлдсан байв. Шаах эдгээр анхааруулгыг овтхонч тоосонгүй. Насан эцэстэл урдын адлаар амьдарсаар байв. Бахаула хэдийгээр хоригдож байсан боловч түүнд ариун сүнсний агуу их хүч оршиж байлаа. Түүнээсөр хинч тэр хүнд нөхцөлд ийм тэсвэр хатуужилтай байж чадахгүй байсан юм. Тэрээр ямар зовлон бэрхшээл шанал таарсан ч хизээч гомдол мэдүүлж байсан удаагүй. Бахаула эрхэмсэгдээ дагуу чанарыг эзэмсэн байсан тул хотын захирагч болон босод нөлөө бүхий хүмүүстэй уулзахаас ямагт татгалздаг байсан юм. Хэдийгээр тэрээр байнгын хараа хяналтан дор байсан ч хотоор чөлөөтэй явж чаддаг байжээ. Бахаула гигэн Жандакр хотоос Акр хотоос 3 км орших нэгэн байшин ертөнцийн мөнхөсийг үзүүлсэн билээ. Сайн сайхан бодол санаа үйл ажиллагаанд хэрэгжих ёстой. 11 сарын 8. Дэлхийд даяар хүмүүс сайн сайхан үг яриа сургаалыг магтан биширдэг үлээ. Хүн бүрэл саарыг жигш зөвүүцэж, сайныг хөхүүлэн дэмждэг гэж ярьдаг. Үнэн шудраг ёс бол бишний хүндэтгэмээр чанар байдаг бол худал хуурмаг байдал бол цээрлүүлэн жигшмээр чанар. Итгэл бишрэл бол хүний сайхан зан чанар. Харин уруугч олиггүй зан хүндрэлтний гутам шиг юм. Хүний зүрх сэтгэлийг баярлуулдаг бүхэн, буйнд сайн үйл байдаг бол хүнд зовлон зүдгүүр авчирдаг бүхэн, хүний ёсонд тохирохгүй явдал болоо. Энэрэнгүй сайхан сэтгэлтэй байх нь буян, үзэн ядах нь нүгэл, шудрагын сул ариун сайхан чанар. Харин шудраг бас ёс нь хүний доголдол юм. Хүн бүрийн үүрэг нь бусдыг өрөвдөн хайрлаж нэгч хүнд зовлон готрол учруулахгүй байж альва хардал сэрдэлд атаа хорслоос зайлсхийх явдал юм. Мунхаг харанхуй зам бишвэл цэцэн мэрэгэн ухаан ба гэрэл гэгээ хүмүүний дээд чимэг болдог. Бурханд нүүр царайгаа хандуулах нь багтмаар сайхан чанар бол Бурханыг үл амзаарах нь мунхаг тэнэг хэрэг болоо. Бидний үүрэг нь хүмүүсийг төөрөгдөл суйрлын замд орхоос нь хамгаалж тэднийг мандуулан хөгжүүлэхэд нь оршино. Ийм жишээ одныг дурдж болно. Гэвч энэ бүх яриан зөвхөн хоосон сайхан үг бөгөөд бид эдгээрийг үйл ажиллагаанд хэрэгжүүлж байгаа хүмүүстэй тунцун тааралдаг. Харин дээрх зүйлсийг биелүүлэхийн орно. Хүмүүс хувиа хичээх хүзэл шунал тачаалд автагдаж зөвхөн хувийн ашиг сонирхлыг хөөж тэрч бүхэл бусдын амнасны үн цэнээр өөртөө ашиг олохоос босохгүй байна. Бүгд хэрхэн баяжхын тухай сэтгэл зовж, бусдын сайн сайхны төлөө санаа сэтгэл тавьдаг нь цөөн байна. Тэд гагцгүй өөрийнхөө тав тухтай байдал, амгалан тайвныг эрхэмлэж, бусдын амьдрал тэдэнд огт хамаагүй мэт байх юм. Харамсалтай нэгэн хүмүүсийн замаар л амьдарч байна. Харин бахаачууд ийм байх ёсгүй. Ийм байдлаас дээш дэвших ёстой юм. Тэд үгнээс өмнө үйл ажиллагааг эрхэмлэн дээдлвээс зохино. Зөвхөн үг хэлээрээ биш гол нь үйлдэлээрээ тэд нэгүүлсэнгүй сэтгэлтэн байх ёстой. Нэг ч үгийг хоосон бүхэл үйлдэл бүхэндээ бурхан тэнгэртээ үнж гэдгээ харуулж тэнгэрлэг гэрлийг орчин тойрондоо цэцрүүлж байл зохино. Өөрсдөө жинхэнэ баха хүмүүс гэдгээ үйлдэл бүхнээрээ дэлхий дахинд харуулдаг. Учир нь зөвхөн хүний үйл ажиллагааг л бат бэх инх хамглан хүмүүн төрлөختний жинхэнэ хөгжил дэвшлийг бий болгож чадна. Хэрв бид үнэхээр бахаачуд бол бидэнд үг яриа илүүцсэн. Бидний үйл ажиллагаа дэлхийн өнцөг болон бүрт хэрэгтэй бөгөөд бид соёл иргэншлийг хөгжүүлэх шинжлэх ухаан урлагийн дэлгэрүүлэх ач тустай зүйл хийж чадна.
Ямар ч үйл хөдөлгөөнгүйгээр материалын ертөнцид юу ч хийж бүтээх боломжгүй өгөөд зөвхөн үг хэлээрээ Бурхны ертөнцид нэвтрэх боломжгүй юм аа. Бурхнаас сонгогдсон хүмүүс гагцгүй үг хэлээр тэнгэрлэг чанарыг эзэмшээгүй. Харин хязгааргүй төвчээр гаргаж бүхий л амьдралдаа зориулан зүтгэснээр ертөнцид гэрэлгээ авчирж ирсэн билээ. Өдрөөс өдөрт үйл ажиллагаат нь өдөр тутмын мөргөл болох болтугай. Бурхны зүгт хандаж зөв зүйтэй буян төл бүтээхийн төлөө чармайцгаа. Ядуу тусал алдаж унсныг түш, сэтгэлээр унсныг тайтгаруулж, өвчин эмэгт нэр үсний нэгнийг асран халамжилж, айж эмээснийг зоригжуулж, хавчигдж дарлагдсны чөлөөлөн, урам хугарсан хүнд итгэх найдвар хайрлаж орон гэргүй ядуусыг инэрэн тэдэг. Жинхэнэ баха хүний үүрэг бол энэ мөн болоо. Чухам үүнийг л тэднээс шаардаж байна. Энэ бүх захиасыг бид биелүүлж чадвал жинхэнэ ёсоор баха болно. Харин үүнийг үл тоомсорлох юм бол бид гэрэлгээний хүүхдүүд биш. Бидэнд энэ нэрийг ч зүүх эрх байхгүй болно. Бидний ам ажил хэрхэн нийлж байгааг авцгүй бидний зүрх сэтгэлийн номыг уншигч Бурхан харж байгаа лээ. Ус гадаар загалмайлах ёсны жинхэнэ утга учир 11-р сарын 9. Иоанны Евангели сударт Христ ингэж өгүүлжээ. Ус ба сүнснээс төрсөн хүн л Бурхны оронд нэвтэрнэ. Үүнийг Христосын ламнар тайлбарлахдаа авралыг олохын тулд загалмайлуулах нь зайлшгүй юм хэмээдэг. Харин өөр нэгэн Евангелийн сударт тэрээр та нарыг ариун сүнс болон галаар загалмайлна гэсэн байдаг. Энэ нь загалмайлах ёсонд ус гал хоёр нь утга нэг гэдгийг харуулж байна. Байгалийн хуулиар ус гал хоёр нь бие биенээ устгадаг эсрэг тесрэг бодис учир загалмайлах тухай ярихад ердийн усны тухай яриагүй юм. Христосын шашны сударт Христ ус гэж хэлэхдээ амьдрал хайрлагч хүчийг илэрхийлсэн юм. Учир нь ус хүүгээр энэ дэлхийд байгаа юм бүхэн эрдэс чулууч бай, ургамалч бай, амьтанч бай, хүнч бай, оршин тогтнож чадахгүй. Шинжлэх ухааны сүүлчийн нээлтээс бид тодорхой амьдрах хэв маягтай минерал хүртэл зайлшгүй ус хэрэгтэй байдгийг олж мэдсэн билээ. Ус бол амьдралын уг үндэс бөгөөд Христ усны тухай ярихдаа усаар мөнх амьдралын их булгийг бэлэгдэжээ. Амьдрал хайрлагч ус юм уу? Гал. Гэхдээ Христ үгээр Бурхны хайрны хишгийг илэрхийлж байгаа бөгөөд энэ хайр нь хүмүүн бидний сэтгэл зүрхний амьдрал юм. Бурхны хайр бидний нүднээс тэнгэрлэг бодит чанарыг далдалж бүр хүлийг шатаан үгүй хийдэг тул ингэсэн цагт бид хурцтад оюун бодлыг олж сайн сайхан буян ариун гэгээн чанарыг замаар урагшилж хүндрэлтэнд эрдэм эдгийн гэрэлгээгээ хүргэнэ. Бурхны хайр эвэлээс илүү сүрж авсантай гэгээ юм гэж байхгүй лээ. Бурхны хайр өвчтөе хүнийг эдгэрүүлж, шарахтай хүнийг илааршуулж, бүх хүн тайтгалыг авчирдаг бөгөөд гагцгүй энэ хайрын хүчинд л хүмүүн амьдралыг олж чадна. Бүх шашнуудын гол үндэс нь Бурханд зориулсан хайрт оршиж байгаа бөгөөд энэ хайр нь бүхий л ариун гэгээн сургаалын үндэс суурь болоо. Чухам энэ хайр л Авраам, Исаак, Якоб нарын хөдлөн дагуулсан ба энэ хайр л Жосефийг Египтэд батжуулж Мосе тэсвэр хатуужил эр зөрөг хайрлсан билээ. Бурхны хайр эвэлийн ачаар л Есүс Христ ертөнцид илгээгдсэн юм. Өөрийгөө золиослон хүлцсэнгүү даруй чанарын дээдэг илтгэсэн эгэл бус агуу амьдралынхаа үлгэр жишээгээр Христ хүмүүст мөнх амьдралын тухай мэдээг авчирсан билээ. Мөн л Бурхны хайр нь Мухаммедэд адгуулсан зөн бэлэгтээ бүрэн захирагдсан харанхуй бүдүүлэг байдлаас Арабын улс төмний хөгжлийн илүү өндөр түвшинд авчрах хүнийг болгосон юм. Бурхан Тэнгэр зориулсан хайр нь л Баабыг өөртөө байсан бүхнээ зориулах тийм их хүч чадлаар тэтгэж тэрээр энэ хайрын төлөө мянган сумны өмнөөс зоригтой зогсон өвхлээ хүлээж авсан билээ. Эцэст нь Бурхны хайр нь дорны нутагт бахаулаг заяаж одоо түүний сургаалын гэрлийг алс холын өрөнд энэ төл хүртэл илгээж байгаа юм. Та нар энэ хүстгэлийн хүч чадал гоо сайхныг өөртөө шингээсэн тул өөрсдийн санаа бодол үг яриа ба үйл ажиллагаагаа энэ хайрыг бүрийн зүрх сэтгэл хүргэхийн төлөө зориулахыг би уриалж байна.
Alliance de Spiritualist нийгэмлэг дээр хийсэн яриа Paris Salle de la Mine Saint-Germain 1911 оны 11-р сарын 9. Намайг зочломтой сайхан хүүхдэж авсанд тань талархал илэрхийлэх ялдамд өнөөдөр та нарын дунд би бас оюун санааны уур амьсгал баяртай байгаагаа хэлмээр байна. Тэнгэрлэг санааны тэнгэрлэг илгээлтийг сонсохоор цугларсан та нартай хамт байгаадаа сэтгэл өндөр байна. Хэрвээ та нар далдыг харагч байсансан бол та нарыг хүрээлж байгаа оюун санааны авраг том давлгааг олж харах байсан бизээ. Энэ цугларсан хүмүүрийг ариун сүнсний хүч чадал ивэж байна. Зүрх сэтгэлийг тэнгэрлэг гал төлөөр гүйгүүлсэн бурхан тэнгэрээ магтан өргөмжлөе. Та нарын сэтгэл зүрх оюун санааны далайн давлгаанууд мэт байна. Хүн төсөр хосгүй нэгэн давлгаа боловч бүгд л нэг бурхны ивэл дор нэгдмэл нэгэн далаа юм. Цорын ганц тэнгэрлэг их үүсвэрийн гэрэлгээгээ туяараа цацарч байхын тулд хүмүүр зүрх сэтгэл эв нэгдлийг цацруулан байх ёстой. Давлгаа бүрийг дангаар нь үзэх биш харин далай тэнгисийн нэгэн цогц мэтээр бүрхэлж нь үзэх хэрэгтэй. Бид хувь хүний төвшнгөөс нийтлэг төвшин дэвш ёстой. Оюун санаа бол бас нэгэн өргөн хязгааргүй далай мэт бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлбэл дэлхийд тэрхүү далайн давлгаа руу адил болоо. Бурхны ариун сүдэр шинэ Иерусалим хот газар дэлхий дээр бий болох тухай өгүүлсэн байдаг. Энэхүү хурмстын хот нь хүний гараар чулуу зуурамгаар бүтээн босоогүй харин тэнгэр деваажинд үүр дорших мөнхийн хот болгон тодорхой билээ. Ил хот бол зөн олны зүрх сэтгэлийг гэрэлтүүлэх тэнгэрлэг сургаал дахин шинээр амьдлахын гэгээн бэлэг тэмдэг юм. Ариун энэ өдөрдөн хүн төрлөختний амьдралыг өдөрдөж ирсэн тэр цагаас хойш он удаан жилүүд өнгөрчээ. Өнөөдөр харин шинэ Иерусалим хэмээх гэгээн хот дорны тэнгэр дор гарч иржээ. Перс нутгийн тэнгэрийн заацаар түүний тод гэл баад гэрэлгээ бүх ил дэлхийн ертөнцийг гэрэлтүүлэхээр мандаж байна. Ийхүү бид энэ өдрүүдэд Бурхны зөвгөн лайлтварыг биелэхийг биеэр харж байгаа билээ. Иерусалим хот үгүй болсныг дахин барьж босгосон бөгөөд тэр хот газартай нийлсэн байсан бол өнөөдөр түүний хэрэм цамхууд нь хосгүй гоо үзэсгэлэнгээ гайхуулан сүндэрлэх байсан. Түндэрлэн байна. Өрнөдийн ертөнцид материалын хөгжил цэцэглэл мандаж байгаа бол дорн дин зүгт оюун санааны наран мандан цацарч байна. Оюун санааны болон материалын хөгжил дэвшил ингэж хослон уйлдсан цуглааныг Парис хотно харахтаа маш их баяртай байна. Хүн бол бие махбодоор амьтны гаралтайч оюун санаагаар босод хамаг амьтнаас дээгүр дүүлэх бөгөөд үнэндээ жинхэнэ хүн гэдэг бол бие махбод биш оюун сэтгэл юм. Матери ертөнцийн нарны гэрэлтүүлдгийн нэгэн адил тэнгэрлэг гэрлийн туяа зүрх сэтгэлийн ертөнцид цацаргаа илгээж бүг харагтун. Чухамхүү хүний зүрх сэтгэл түүний хурамстын ширтэ болгодог үлээ. Ариун сүнсний хүчээр хүн юм сүзэглийн тэнгэрлэг мөн чанарыг ойлгож ухаарна. Урлаг шинжлэх ухааны агуу бүтээлүүд нь эл сүнсний хүчийг гэрчилж байгаа юм. Мөнхүү сүнс ба мөнхийн амьдрал хайрладаг. Тэнгэрлэг сүнсээр эдэслэгдсэн хүмүүс л зон олны эв нэгдлийн холбоо нэгтгэж чадна. Чухам энэ сүнсний хүчээр оюун санааны бодол ухаанд дорны ертөнц үйл хөдлөлийг өрнийн ертөнцтэй холбогдож ингэсээр материйн ертөнц тэнгэрлэг шинжийг олно. Үүнээс үзвэл тэнгэрийн дээд төлөвлөгөөг дагсан хүмүүр энэхүү оюун санааны элч цэрэг юм. Хурамстын ертөнцийн гэрэл бол сүүдэр ба хуурмаг үзэгдлийн ертөнцтэй дайтан байна. Үнний нарны туяанууд мухар сүжиг буруу ойлголтыг харанхуй гэрэлтүүлж байна. Та нар оюун санааны нэгэн хэсэг мөн. Үнний гэрэл хийлэгч хүмүүрт бахаалагын үүдэлнээр дагуу баяр баясгалан авчирна. Энэ сургаал бол бас мөнхөө оюун санааных бөгөөд тэнгэрлэг оюун санаанаас өөр ямар ч юм түнд байхгүй. Оюун санаа сүнсийг гадна талын шинж тэмдэг бүтээлээр илэрхийлж болохоос биш бие махбодын мэдрэхүй эрхнээр ойлгон мэдрэхийн аргагүй. Хүний бие нүдэнд үзэгддэг бол хүний сэтгэл санаа нь үл үзэгдэгч юм. Гэсэн хэдий сэтгэл санаа нь хүн төрлөختөнд хоёр дахь хүний авьяас чадварыг чиглүүлж өгдөг. Сэтгэл санаа бол хоёр үндсэн чанартай. Нэг гадны альва нөхцөл нөлөө нүд чих уураг тархиар нь дамжин сэтгэл санаанд хүрдгийн адил сэтгэл санаа нь уураг тархинаас гар хэлээр дамжин өөрийгөө илэрхийлдэг. Хүний сэтгэл санаа нь бүх сүнс амьдралын жинхэнэ үндэс болдог. Хүний сэтгэл санааны хоёр дахь чанар нь зөв бэлгээр илэрлээ олдог.
Үн сүнсийг агуулгах сэтгэл санаа нь өөрийн ахуйтайгаа агаад бие махбодын мэдрэх хэрэгтнүүдийн тусламжтайгаар бие дан оршино. Зөмбөлгийн ертөнцийн сэтгэл санаануудны тусламжчгүйгээр харж чиггүй сонсож биеийн хөдөлгөөнийг үл хамааран аялна. Тиймээс хүний сэтгэл санаа дахь сүнс нь бие махбодын тусламжтай эсхээс нь үл хамааран зөмбөлгийн ертөнцид оршиж чадна гэдэг нь тодорхой. Энэ нь хүний сэтгэл санаа нь бие махбодын оюун санаа нь материйг дамгаалдаг гэдгийг маргаангүй баталж байгаа юм. Жишээлбэл энэ чийдэн хар. Түүний дотор байгаа гэрлэн чийдэнгээ дамгаална ноёрхдаг биш гэж юу? Чийдэн ямар ч гоё хэлбэртэй гэсэн гэрэл гаргахгүй бол хэрэггүй зүйл бизээ. Чийдэнд гэрэл хэрэгтэй бол харин гэрэл асахын тулд чийдэн заавал шаардлагагүй. Оюун санаа бол бие махбодын заавал шаардахгүй. Харин бие махбод оюун санаагүй оршин тогтнох аргагүй. Сэтгэл санаа бол бие махбодгүй оршин тогтнож чадна. Сэтгэл үгүй бол бие махбод үхэж өргөднө. Хүн сонсголгүй хараагүй гар хөлгүй болсон ч оюун санаагаа алдаагүй л амьдрсаар л байх болно. Харин оюун санаагүй бол эрүүл саруул байгаад ч бие махбод оршин амьдрах аргагүй юм аа. Ариун сүнсний агуу хүч чадлыг үнний илэрхийлэгч тэнгэрлэг тодруулагч нар агуулдаг үлээ. Уг сүнсний ачаар Бурхны сургаал хүмүүний ертөнцийг хүмүүн төрлөختний ертөнцид хүрч чадсан юм. Уг сүнсний хүчээр хүмүүний өрс мөнхийн амьдралтай болж тэнгэрлэг алдарт орноос хорин зүгт мандан мөнөөхөл сүнсний ачаар хүмүүн төрлөختний бурханлаг чанарууд илэрх болоо. Газар дэлхийн өмс үзэгдлээс оюун санааны хүндрүүлэхийн тулд бүхэл хүчин чармайлтаа чиглүүлэгдэн. Бид илүү бурханлаг илүү гэгээрсэн болж тэнгэрлэг сургаалыг даган зон олны эв нэгдэл жинхэнэ эрг тэгш байдлыг тогтоох үйлчилж нэгүүлсэнгүй байж бүхнээс дээд бурханы хайрын ивэлийг бүх хүмүүс тусахын тулд ажиллах ёстой. Тэгж чадвас бидний үйлбүрт ариун сүнсний гэрэл яруу тодорог цацарч нийт хүмүүн төрлөختний эв нэгдэлтэй болж далайн шуурга намдаж тэнгис далайн догшин хүчит давлгаанууд тайвшин номхорно. Ингэсэн цагт хүн төрлөختөн шинэ ирээс лам хотыг харж чадах бөгөөд хотын хаалгаар нэвтэрч тэнгэрлэг хишгийг хүртэнэ. Энэ өдөр та нартай хамт байж та бүхний оюун санааны далайд умсандаа бурханд талархнам. Та бүхэн тэнгэрлэг хичээл зүтгэлөөсөн хөгжиж оюун санаанд нэгдсэн эв нэгдлийн хүч чадлаа зузаатгах чадвар зөгнөл айлдварууд биелүүлж Бурхны гэрэл алсан энэхүү агуу зуунд ариун судруудад бичээстэй баярт мэдээ биелэх болно. Ван тулс тань бий болж диваажин тогтсон таны хүсэл таал газар зам бууланд тогтно гэж залбир мөрөгхийг айлтгахтаа. Есүс Христийн зөгнөж байсан гайхамшигт эрен цаг ирлээ. Энэ цагийг ирүүлэх нь мөн та нарын хүсэл тэмүүл мөн гэдэгт найдаж байна. Бүх хүмүүс нэгдэж хүн бүрийн зүрх сэтгэл бурхан хэмээх бидний тэнгэрлэг эцгийн хайраар гэрэлтээсэ гэсэн зориг итгэл найдраа бид нэг байна. Үл бүр маань бурханлаг байж бүх ашиг сонирхол хүсэл тэмүүл маань алдрын орон төвлөрөөсөө билээ. Оюун санааны хөгжил Парис Грээс гудамж 15 11-р сарын 10 Абдул тухай айлдсан гинэ. Энэ үдэш би та нарт оюун санааны буюу сүнсний хөгжил дэвшлийн талаар ярив. Туйлын хөдөлгөөнгүй зүйл гэж байгаль байхгүй. Бүх юм сүзэгдэл нэг бол урагш хөгжиж, нэг бол үхэж алга болдог. Бүх зүйл урагшаа эсвэл хоошоо хөдөлгөөнд оршдоггүй зүйл гэж байхгүй. Хүн төрснөөс ахуулаад нас бие гүйцэх хүртлээ. Бие махбодоор өсөн хөгжиж, эд насандаа хөрөнгүүд аажмаар хүч чадал барагцаар өтөлж өвгөрөн эцсийн эцэс үхэх цаг нэрдэг. Үүний нэгэн адил ургамал үрнээс боловсрж эд цэцэглэн үр жимсээ өгсний дараа өсөлт нь бууршуулмаар гандан үгүй болдог. Шууч мөн ялгаагүй. Нисгтээ улам бүр өндөр авсаар дээд цэгтээ хүрээд аажмаар буун газардаг. Ийхүү бүх хийл оршин тогтнолд хөдөлгөөн бол амин чухал байдаг нь тодорхой юм. Материалын бүх юм тодорхой нэгэн цэг хүртэл өсөн хөгжөөд улмаар дордож доошилсоор үгүй болно. Энэ бол бодгалим сүзэгдэл бүрийн захирагддаг байгалийн хууль ам. Тэгвэл хүний санаа сэтгэл ямар байдгийг авч үзье. Аливаа амьд бүхний оршин тогтнох хэлбэр бол хөдөлгөөн гэж бид дээр ярьсан билээ. Амьд бүхэн үүнд эрдэс бодис ургамал амьтанч бай. Хөдөлгөөний хууль нь захирагддаг. Тэр нөсөж хөгжих, аль эсвэл уруудаж дороодох нь ирвэлээ. Харин хүний санаа сэтгэлд уруудан үгүй болно гэсэн хууль байхгүй. Тэр нь ямх төгс боловсронгуй чанартай хүрх хөдөлгөөнд оршино. Өсөлт ба хөгжил, дэвшлэл,
Хүний оюун санааны оршин тогтох хэлбэр мөн. Тэнгэрлэг төгс боловсронгуй байдал бол хязгааргүй билээ. Иймээс хүний санаа сэтгэлийн хөгжил мөн ялгаагүй хязгааргүй юм. Төрсөн цагаас нь эхлээд хүний санаа сэтгэл хөгжин дэвшиж, оюун ухаан нүсэж, мэдлэг нь улам бүр нэмэгцээр байдаг. Бие махбод үхэж үгүй болоход санаа сэтгэл оршсоор бодгол юмсын өөр төвчнүүдэд хязгаарлагдмал байхад санаа сэтгэл бол ямар ч хэмжээ хязгааргүй билээ. Иймээс бүх шашин талигач бологсдын сүнс мөнх оршдог гэсэн үнэмшил байдаг. Талигаачийн араас ном уншуулж, нүглийг нь өршөөн хэлтрүүлж, сүнсийг нь цаашуулам хөгжүүлэхийн төлөө залбирдаг. Хэрв бид махбод мөхөд хүн сүнс бас хамт мөхдөг байсан бол энэ бүхэн утга учиргүй болгосон билээ. Цаашлаад сүнс талигаачийн биенээс халин оцсныхоо дараа улмаас цаашид хөгжиж боловсронгуй болдоггүйсэн бол энэ гайхамшигт мөрөглөөд юуны төлөөсөн билээ. Бурхны номонд бичснээр сайн үйлвэр дахин хамилдаг. Сүнс хэрвээ үрд оршдоггүйсэн бол энэ үг ямар ч утга учиргүй байх байсан билээ. Бидэнд оюун санааны зөвхөн бэлэг дэми заяагаагүй лээ. Материалын ертөнцөөс халин утсан хайр талигач нарынхаа цаашдын сайн сайхны төлөө бид зөв бэлгээрээ залбирч байгаа маань тэдний мөнх амьдралын гэрч биш гэж үү. Оюун санааны ертөнцид ямар ч ухрах хөдөлгөөн байдгүй. Зуурдын орчлон бол элдв зөрчил үгүйсгэл эсрэг тесрэгийн ертөнц мөн. Юм бүхэн хөдөлгөөнд байдаг ба. Хөдөлгөөн нь нэг бол урагшаа, нэг бол хошоо хөгжинэ. Харин оюун санааны ертөнцид хөдөлгөөн ухарна гэж байхгүй. Гагцгүй төгс боловсронгуй тийш хөгждөг. Хөгжил дэвшил гэдэг бол материалын ертөнцийн оюун санааны илэрхийлэл юм. Хүний ухаан, бэлэг, сэтгэх чадвар, мэдлэг, шинжлэх ухааны ололт бүгд оюун санааны илрэл тул. Оюун санааны дэвшлийн бүрэлдэхүүнд хэсэг бөгөөд өгшгүй мөн хамаа. Та материалын ертөнцид хөгжихийн сацуу оюун санааны ертөнцид хөгжин дэвшиж, оюун бэлэгт нь өсөж, мэдлэгт нь нэмэгдэж, ойлгох чадварт нь тэлж өргөжнө гэдэгт найднам. Ямагт урагшаа хөгжцгөө, бүү зогс, хөдөлгөөнгүй байдал бол хоошоо ухрахын анхны алхам юм. Бодгол юм сүзэглүүд үхэж өргөддөг жамтай. Эдгээр материалыг биетүүд нь атомнаас бүрддэг агаад тэдгээр нь задран бутарснаар үхэл ирдэг. Бодгол зүйл бүрийн бие махбодын бүрдүүлдэг элементийн цогцлбор нь төр зүрийн чанартай билээ. Атомууд бие биендээ таталцдаг. Тэр хүч үгүй болох юм бол бие махбод оршихоо зогсдог. Харин оюун санааны хувьд бол өөр юм аа. Оюун санаа бол олон бүрэлдэхүүн хэсэг бөөмөөс бүрдэхгүй. Хуваагдахгүй. Нэг цул зүйлээс бүрдэх тул мөнх байна. Оюун санаа нь материалын ертөнцид үл хамаарах тул үрд оршино. Шинжлэх ухааны нотлолноор ямар ч бүтцгүй энгийн дан элемент бол мөнхийн шинж чанартай учраас бутарч устж үгүй болохгүй. Оюун санаа бол бүрэлдэхүүн хэсгүүдийн нийлбэр биш. Харин нэгэн энгийн цул зүйл учраас хизээч оршин тогтхон үл болно. Сэтгэл санаа үл хуваагдах нэгэн цул зүйл учраас устж үгүй болохгүй. Тиймээс оршин тогтнох эц төгсгөл гэж үгүй. Оршин тогтнох амьд бүхэн дохой тэмдэгтэй байдаг. Хэрэв үг зүйл ахуйн чанаргүй бол оршин тогтнолын шинж тэмдэгч мөн илэрхгүй. Оршин тогтнохгүй байгаа зүйл ямар ч шинж тэмдгээр илэрхгүй. Тэгвэл оюун санаа оршин тогтнодгийн шинж тэмдгүүд бидний өмнө байнга дурайн байдаг. Есүс Христийн сүнс оюун санаа түүний тэнгэрлэг сургаалын нөлөө та бидэнд өнөөдөр ч хамт байгаа бөгөөд үрд оршино. Оршин тогтноогүй зүйл дохой тэмдгээр илэрнэ гэж ярьсан билээ. Ямар нэг юм бичхийн тул хүн оршин тогтнох ёстой. Орших ёстой. Хүн оршихгүй бол бичиж үл чадна. Тэр бичгийн тухайн хүний оюун бэлэг, сэтгэл санааны шинж тэмдэг болно. Ариун сургаалууд нь хизээд үүсэл гарал нэгэн сургаал байдаг. Оюун санаа уламжлагдсан хадгалагдгийн жишээ мөн. Амьдрал бүү болсны зорилго юу вэ? Газар дэлхий дээр хүн хэдхэн жил насалж амьд явах зорилгоор түм живээрэн үе үеийг дамжин хөгжихийн тулд бүтээгдсэн гэж үү? Оршин тогтнохын эцсийн зорилго нь үхэхэд орших нь утгагүй хэрэг бос гэж үү? Эрдэс бодис нь ургамал шингэн алга болтлоо хөгжиж өөрчлөгддөг.
Ургамал нь амьтны биеийг тэтгэж тэжээх хүртлээр ургац цэцгэлдэг. Тэгээд амьтан хүний тижээл болон уусан алга болтлоо задарч шинэ байдал шилждэг. Иймээс хүн бол оршин тогтнолын төм живаа юудын тэмүүлэн хөөгдсөн амьд бүхний давуу, амьд бүхний нийлбэр юм. Хүн энэ ертөнцид сайндаа 90 жил амьдардаг. Мөн богинохон амьдрал шүү. Бие махбод нь мөкснөөр хүний амьдрал дуустгүй. Хэрэг хүний амьдрал ингээд зогсдог юм бол өмнөх түүхийн хөгжил ямар ч утга учиргүй биш гэж үү? Хүний сэтгэл санаа өвшгүй мөнх ажээ. Сэтгэл санаа сүнс чинь хаана байгаа юм бэ? Түүнийг бид харж хүрч болохгүй байх шүү дээ гэж материалистууд хэлдэг. Эрдэс чулуулган хичнээн чих хөгжиж өөрчлөлөө гэсэн ургамлын ертөнцийг ойлгох чадваргүй. Гэтэл ойлгох чадваргүй байдал нь ургамлын ертөнц байхгүй гэж нотолж буй хэрэг биш юм. Ургамалч мөн ялгаагүй хөгжил хөдөлгөөнд ямар ч өндөр түвшинд хүрлээ гэсэн амьтны ертөнцийг ойлгож чадахгүй бөгөөд энэ ойлгох чадваргүй байдал нь амьтан ертөнц оршдоггүй гэсний нотлогоо биш юм аа. Амьтан ч гэсэн яаж хөгжиж өөрчлөгдөөд хүний оюун ухаан сэтгэл санааны мөн чанарыг ойлгож чадахгүй. Гэтэл энэ хүнд оюун ухаан юм уу сүнс байхгүй гэж нотолж буй явдал биш юм. Энэ нь гагцгүй амьдралын нэгэн хэлбэр өөрөөсөө дээд түвшинд байгаа амьдралын хэлбэрийг ойлгох боломжгүйг л баталж буй хэрэг юм. Цэцэгвэл хүний амьдралыг ойлгож мэдрэхгүй. Гэвч тэр нь хүн төрлөختний оршин тогтнолыг үгүйсгэж буй хэрэг биш үлээ. Үүнтэй нэгэн адил. Материалистууд санаа сэтгэл сүнс байдагт итгэдэггүй гэдэг нь оюун санааны ертөнц байдгүй гэсэн нотлохоо биш юм. Хүний оюун ухаан чухам түүний мөнх оршин тогтнолыг нотолж байгаа билээ. Өөр нэг жишээгвэл харанхуй гэрэл гэгээ байдгийг нотолж байгаа бөгөөд хэрвээ гэрэл гэж байхгүй байсан бол сүүдэр гэж байхгүй байхсан. Ядуурл гэдэг нь баян чинээлэг байдал байгааг нотолж буй хэрэг бөгөөд баян чинээлэг байдал байхгүй байсан бол бид юугаараа ядуурлыг хэмжих вүлээ? Үл мэдэх явдал байдаг нь мэдлэг байдгийн баталгаа мөн. Мэдлэг үгүй бол харанхуй мөнхөг байдлын яаж хэмжих вүлээ? Тийм учраас зурдын амьдрал байгаа нь мөнхийн амьдрал бас буй гэдгийг нотолж байна. Учир нь мөнхийн амьдрал үгүйсэн бол энэ ертөнц дээрх амьдралыг яаж хэмжих вүлээ? Оюун санаа мөнх бус юм бол Бурхныг тодруулагч нар тэрхүү аимшиг сорил шалгуурыг хэрхэн давах байсан билээ? Юуны учраас Христ дагал майд хадагдаж цовдлогдсон тарчлан түүхлийг үтсэн юм бэ? Юуны учраас Мухаммед хавчлах даргаллыг хүлцэн төвчж байв? Бааб яах гэж амиа золиослож бахавлаа юуны тул амьдралынхаа ихэнх хон жилүүдийг шоронд өнгөрөөсөн юм бэ? Оюун санаа мөнх гэдгийг нотлохын тулд биш юм бол энэ бүх зовлон зүдгүүр юуны тулд учраа вэ? Чухам сүнснийхөө мөн чанарын төлөө Христ бүхий сорил шалгуурыг даван туулж зов зүдэрсэн юм. Хэрв хүн сайтар бодвол хөгжил дэвшлийн хуулийн оюун санааны утга агуулгыг ойлгох болно. Тэрээр бүх юм хөгжлийн доод түвшнээс дээд түвшин рүү хөдөлж байгааг мэдэх болно. Ухаан дорой хүн амьдралын урсгал гэнт зогсож утга учиргүй төгсгөл хүрдэг гэж үзнэ. Чухамдаа материалистууд ингэж үздэг бөгөөд оюун санаа Бурхны гэгэндүрийг хүн үзэж харах боломжгүй гэж байгаа нь тэд нүдтэй мөртлөө үзэж харж чадахгүй, чихтэй мөртлөө сонсох чадваргүй адгуулсан амьтан лугаа адил. Ингэж харж сонсож чадахгүй байгаа нь тэдний хөгжлийн доод шатнд буйг л нотолж байна. Ийм хүмүүсийн тухай Коран сударт тэд сүнсийг харах нүдгүй сохор, сонсох чихгүй дүлийн хүмүүс гэж бичсэн байдаг. Тэд оюун санааны нүдээр харах, оюун санааны чихээр сонсох, мөн тэнгэрлэг гэгэрлэг олсон зүрх сэтгэлээрээ ухаан мэдрэх хүч чадлыг олгох Бурхны тэрхүү агуулгыг ашиглахгүй байгаа юм. Материалист сэтгэлгээний хүний ухаан мөнхийн амьдралын тухай ойлгож чадахгүй байгаа нь ийм амьдрал байхгүй гэдгийг нотлохоо биш юм аа. Тэрхүү өөр амьдралын тухай ойлгон мэдрэх явдал нь бидний оюун санаагаар дахин төрөх явдлаас шалтгаална. Та нарын оюун санааны чадвар тэмүүлэл өдрөөс өдөртөөс нь дэвжиж тэнгэрлэг гэрлийг мэлмийн тань өмнөөс та нарын материалыг мэдрэх үе бүх халахлаасаа хинэн би залбирна.